Hi guys. Бичлэг хийхээс өмнө like болон subscribe-ыг дараад хэрвээ хангалттай байвал өшөө хурдан дараагийнхаа партийг оруулаад байх болно. Тэгээд бичлэг рүүгээ орцгоё. Гаргуйс гараа цээжин дээрээ зөрүүлэн ширүүн харцаар ширтв. Чи үнэхээр Сианыг ялсан гэж үү Игүүн? Игүүн түүн рүү үл тоосон харцаар хараад "Тийм" гэж товчхон хариулв. Тэр залуусын хажуугаар зүрэн алхаж гараа хөнгөн талав. Асуух юм чинь энж байсан бол би явлаа. Гаргуйс гинт гараа сунган Игүүн зогсоохыг оролдов. Тэр эрвэлцсэн харцаар эгч рүүгээ харлаа. Шөнийн тэнгэр дор Игүүн ганцаараа бэлтгэл хийж байв. Сарны гэрэл түүний мөрөн дээр тусна. Тэр модон сэдмээ уур чадварлаг эргүүлэн савж байлаа. Хөдгөөн бүрэн нарийн алдаа мадаггүй. Сэдмээ савчих мөчөд Игүүнгийн нүд гялалзсан. Савлт бүрээс шороо бужинан босож агаар тоосон үүс көөрнө. Гинт тэр ард тийшээ харлаа. Түүний ард Гаргуйс Дезире хоёр зогсож байв. Дезире гартаа модон жад барьжээ. Игүүн тэднийг гайхсан харцаар ширтв. Эднэр энд юу хийж байгаа юм? Түүний харцанд үйл ойлгосон багахан сэрэмжлэл тадрав. Гаргуйс өөртөө итгэлтэй харахсаар Игүүнгийн зүг ойртлоо. Тэр гараа зангидан гол дүрийн хажууд зогсов. Гинт цамцаа огцом хөдөлгөөнөөр пайлав. Гүнзгий амьсгаа авч хоёр гараа цээжнийхээ өмнө авчирлаа. Бүх биеийнхээ бучинг чангалав. Бучингууд нь тодрон сарны гэрэлд гялалзсан харагдана. Игүүн түүнийг бодгсон харцаар ширтв. Нүдээ томруулан ботроо бодов. "Эн чин тэнэг үү?" Гаргуйс цээжээ алгадаж "Хүрээд үзэж болно шүү" гэв. Игүүн нүрээ хувиргалгүй. "Татгалзсан дээр байх" гэж хүүтнээр хариулав. Гаргуйс бахархалтай инээмсэглэн "Манай гэр бүлд бочин хөгжүүлэх нууц арга бий. Үе дамжин уламжлагдсан техник" гэв. Түүний толгойд авраг биетэй хит хөгжсөн бочинтой ирчүүдийн дүр зураг жирэлзэн өнгөрөв. "Бид манай хуримтлуулахгүйгээр бочингийн өсөлтийг хурцгадаг тусгай эм хэрэгэлдэг. Ямар ч гаж нөлөөгүй" гэж тэр үргэлжлүүлв. Гаргуйс гараа толгойнхоо ард аваачин инээмсэглэн асуурлаа. "Игүүн, сонирхож байна уу?" Дезире модон жаднуудаа барьсаар ураг шатхав. Тэр гайхамшигтай эмчин охид хүүгүүд ялгаагүй бүгд нь сахал ургуулдаг гэж сонссон гэж тэр хүүтэн өнгөөр хэлв. Тэр Игүүнээр ноцтой харцаар ширтлээ. "Чи Сианыг жадаар ялсан гэж ярьж байна. Тэгвэл яагаад одоо гартаа модон сэлэн барьчихсан байгаа юм?" Игүүн тайван байдлаар модон сэлмээ мөрөн дээрээ шидэн тавив. "Би жад, сэлэм хоёуланг нь эзэмшсэн." Дезире нүдээ нарийсхан "Ямар зэвсгийг эзэмссэн гэж яг юу гэсэн үг вэ?" гэж асуулаа. Тэр гинт жадаа Игүүнгийн зүг шидэв. Жад агаарыг зүсгэх чимээ гарган нисв. Игүүн нүд эрэмхийн зур гараа сунган жадны ишийг яг нисэж байх үед нь шүүрэн авлаа. Дезире байлдаанд бэлэн байралд орж хөлөө арцайлхан зогсов. "Жад бол миний давуу тал. Спарринг хийж үзэх үү?" гэж тэр сорьсон өнгөөр хэлв. Игүүн хэсэгхэн зур харцаа буруулан бодолд автав. Энэ охин тэр эм зардаг нөхрөөс хавьгүй сонирхортой. Тэр загтаа инээмсэглэв. Язгууртны хажуу салбарын хүүхдүүд тулаанд өөрсдийгөө яаж харуулах бол? "Зөвшөөрлөө" гэж Игүүн хэлв. Хоёул байлдааны байрлалд орлоо. Игүүн Гаргуйс руу харан "Чи энд юу хийж байгаа юм?" "Би шүүгч нь болно" гэж тэр хариулв. Гаргуйс нүдээ анин гараа өргөв. Спарч гэсэн шудраг байх ёстой. Игүүн дотор гайхан бодов. Энэ тэнэг хин нэгний санагдуудаад байх юм байж магадгүй. Морон биш биз. Дезире ах руугаа дургуутсан харцаа ширтв. "Эхэллээ" гэж Гаргуйс гараа болгов. "Та нар эхэлж болно." "Ойлголоо хурдлаач" гэж Дезире уцаартай хэлв. Тэр урдаа ширтэн бодов. Сэлэмч барина, жадч барина гинэ. Үнэхээр инээдтэй. Тэр шүдээ ярзайлгана. Жадыг зөвхөн түүнд бүхнээ зориулсан хүн л жинхэнэ эзэмшиж чадна гэдгийг харуулна. Гаргуйс "Эхэл." Дезире газар дээрээс огцом хөдлөө. Ялах эсвэл өөхөх. Гэвч гинт түүний нүд тэлв. Тэр гинт зогсов. Игүүнгээс асар хүчтэй аавра цацарч байлаа. Игүүнгийн нүд итгэл дүүрэн. Тэр байрлалаа огт алдахгүй байна гэж Дезире бодов. Игүүн гайхна. "Чамд юу олов?" Дезире шүдээ ярзайлган "Хаа." Тэр дотлон орж ирв. Игүүн жадаар цохилтыг нь хаав. Тэр огт хөдөлсөнгүй. Дезире шүдээ 100 дахин дайрав.
Игүүн дахин хаав. Дезира дургуутсан ширтв. Игүүн охины дайралт гүрийг нэг нэгээр нь хялбархан хааж байлаа. Тэр анхааралтай ажиглав. Магийн ашиглгүйгээр ч сайн толддгийм байна. Ирээдүйд чадвар нь бараг хязгааргүй болж мэднэ. Игүүн хором инээмсэлв. Гэхдээ одоохондоо миний өсөлтөрч биш. Тэр дахин цохиртыг хаагаад яагаад надад огт хүрч чадахгүй байгаа юм бэ гэж ёчтой асуув. Дезира уухтайгаар шүдээ ярьзайлгав. Нэг газраа зогсчхоод дотлохоог минь хаагаад байх уу? Энэ хит өөртөө итгэл чинь чиний мөхөл болно. Тэр жадаа эргүүлэн хуттайгаар дайрлаа. Игүүн дараалан цохилтуудыг хаав. Гинт Дезира хажуу тийш үсрэв. Дараагийн мөчөд тэр игүүнгийн ард гарч ирсэн байлаа. Тулаан жинхэнэ утгаараа эхэлж байв. Охин зайтай нэмсэглэн бодов. Эндээс бор тэр хаач чадахгүй. Тэр тогтлон орж ирэх мөчөд игүүн хөлөө өргөн жад дээр нь гიშгэв. Тэр бүх хүчээрээ жадыг гадар дарлаа. Дезира шүдээд 100 зэвсгээ татахыг оролдов. Гэвч дараагийн агшинд игүүнгийн жад түүний нүүрний өмнө тулж ирсэн байв. Игүүн зэвсгийг нь бүрэн хааж жадаа түүний нүүрний өмнө чиглүүлэн зогсов. Гаргуйс гайхсан царайгаар ялагч игүүн леон харт. Тэр гараа зөрүүлэн игүүнг ширтв. Бид нэгдэх хэрэгтэй шүн. Игүүн орон дээрээ хөвтөж байв. Тэр гайхсан харцаар гаргуйс руу харав. Зүгээр энэнийг хэлэх гэж намайг сэрээсэн юм уу? Гаргуйс итгэлтэйгээр надад чиний хариу хэрэгтэй. Игүүн гараа өргөн гэр бүлийн тэргүй юу хийснийг би өөрөө сонссон. Хүн бүр өөрөөр олцоор орно гэсэн. Чи яаж нэгдэх гэж байгаа юм? Гаргуйс мангасын дүр ихрүүдийг төсөөлөв. Орц өөр байж болно. Гэхдээ эцсийн зорилго нэг. Лабиринтийн төв. Гол мангас. Ихрүүд ч бас нэгдэх гэж байгаа. Игүүн хайхамжгүй халцаар. Тэгээд чи юу санал болгож байгаа юм? Төг дээр уулзаад гол мангасыг хамт устгахыг гэж юу? Яг тийм гэж гаргуйс хэлв. Игүүн гараа хатгана. Би ганцаараач зохицуулчихна гэж бодож байна. Дезира ханнаалан зогсож байснаа. Тэнэг минь. Игүүн түүн рүү харахад охин харцаа болтов. Чи хүчтэй. Чиний тусламжтай бол бид гарцаагүй гол мангасыг ярж чадна. Тэр ханнаас голдож шулуун зогсов. Игүүн ноцтой харцаар. Чи яагаад тийм их хүсэж байгаа юм? Дезира нам гүмхэн болов. Шууд ба хажуу салбарын хүүхдүүд цус нь ёслол зэрэг оролцсон тохиолдолд бүрт хажуу салбарынхан хизээч ялж байгаагүй. Тэр ах руугаа ойртон. Бид чадна. Би, Гаргуйс, бас чи. Тэр игүүнг ширтэн. Чи үндсэн гэр бүлийг ялмааргүй байна гэж юу? Игүүн өөртөө итгэлтэй харцаар түүнийг ширтв. Нөгөө тард Ансила цонхны дэргэд зогсно. Тэр Ровьерийн хорон инээмсэлж буйг төсөөлөв. Магийн цамхгийн тэргүүн энэ ёслолд олцохоор ирсэн нь Юдэг шав болох гэж биш үз? Ансила Юдэг бодлоо. Тэр багаасаа биеийн бэлтгэлээс илүү унших дуртай байсан. Тэр эд шид сонирхож өөрөө биедан хүртэл баг зэрэг сурч амжсан. Ансилдгийн төсөөлөлд Ровери Юдэ дагуулan явж байна. Түүний хүүхдүүд ч юм уу салж одох мэт. Тэр нүдэ нарийсгав. Хэрв Юдэ улаан эд шидийн цамхгийн тэргүүний шав болвол тэр гэр бүлээсээ явах болно. Өөрөөр хэлбэл Сиан, Сиэл хоёрт өсөж дэвжих илүү их орон зай гарна. Харин Юдэ тэр гэр бүлийн өв залгамжлын төлөөх боломжоо бараг бүрэн ардна. Ансилгийн уруулын болонд үл ялэг тооцоотой инээмсэлэл тодров. Ансила өөрийгөө хүүхдүүдтэйгээ төсөөлөв. Хүмүүсийг шоолж, доромжлон инээж байгаа дүр зургийг бодлоо. Хэрвээ миний хүүхдүүд үүнийг дарж чадахгүй бол үлдсэн амьдралдаа гутамшийн тавхайг үүрэх болно. Тэр бодлоо өргөждүүлв. Эхнээсээ би үргэлж бат зогсож, хүссэн бүхнээ олж чадсан. Ансила сэнсээ чижиртэл атгаж сандарч бодов. Хүүхэд салбар удмын нэгэн хүнээс ялахгүй байж магадгүй гэж юу? Бор үстэй охин гараа зангидан шүдээ ярьцайлав. Хэрвээ тэр тэнэг лабиринтаас хамгийн түрүүнд гараад ирвэл Ансила игүүнэг танилцууллаа. Түүний нүүрэнд сэтгэл ханамжгүй харц тодров. Хэрвээ тэр хитрхи гайхамшигтай чадвараараа үндсэн гэр бүлийг доромжлол, Сианы ялагдал ерөнхий нөхцөлд төдийлөн харагдахгүй болно. 3 хоногийн дараа Роверийн болон залуус порталын 3 хоногийн дараа
Роверийн базуу хүүхдүүд паркийн өмнө зогсож байв. Цусын ёслол эцэстээ эхэллээ. Роверийн гартаа цэнхэр энерги цуглуулж эхлэв. Эд шидийн энергиэс цэнхэр бөмбөлгүүд тасран гарч ирэв. Тэд ихрүүдийн гар дээр бууж, дараа нь бусад хүүхдүүдийн гарт ч мөн адил бий болов. Роверийн хуруугаа өргөн баг зэрэг инээмсэглэв. Юуны өмнө та нарт танулал бий болгоё. Тиймээс толгойдоо хэрэгтэй зэвсгээ төсөөлөд гэрлээс бүтээ. Хүүгүүд гартаа буй бөмбөлгийг гайх натгав. Сил итгэлтэйгээр бөмбөлгөөс сэлэн бүтээв. Тэр зэвсгээ баяртайгаар харж агаарт саржив. Роверийн нүдэ анин эвгүйхэн инээмсэглэв. Хэрвээ сэлэм хугарвал яах вэ гэж Сил асуув. Боломжгүй. Лабиринттэй адил энэ ч бас ид шидээр бүтээгдсэн гэж Ровери хариулав. Сил гайхан. Амтан ч бүтээж болох уу? Хүүхэлдээ бүр големж бүтээж болно. Харин амьд биет үгүй. Юу дээ гайхан. Яагаад? Роверийн өргөн инээмсэглэн. Шинэ амьдрал бүтээх нь ид шидийн ертөнцид хориглогдсон. Зөвхөн дээд хүчнүүд л тийм эрхтэй. Юу дээ сонирхон ширтэв. Гаргуус 2 гарт сэлэн бүтээв. Тэр мөрөн дээрээ шидэн. Энэ бол бэлтгэл дээр хэрэлдэг миний дуртай сэлэм. Зөвхөн модон биш босноос бусдаар яг л төсөөснөр материалжжээ. Хинд яриад байгаа юм бэ? Хинч асуугаагүй гэж Дезира хөмсгөө зангидан хэлв. Тэр өөрийн зэвсгээ бүтээв. Сиан гартаа сэлэм гаргаж ирэв. Юудэ гартаа буй сэлмийг гутрангуй харцаар ширтэв. Зарим хүүгүүд гайхсан хэвээр байлаа. Харин эгүүн жижиг сэлэм болон бамбай бүтээв. Сил түүн рүү харан. Лабиринтэд бид таарвал яах вэ? Надтай тулалдах уу? Эгүүн Жилат руу харж. Энэ зөв үү? Жилат тайв. Лабиринтэд дүрэн байхгүй. Өрсөлдөөн бол ёслолын үндэс. Тэр цээжин дээрээ гараа тавин үргэлжлүүлв. Гэхдээ нөхцөл байдлаас шалтгаалan та нар анализ хийх чадвар, багийн ажиллагаач харуулах ёстой. Эцсийн эцэс та нар бүгд Леонхартын гэр бүлийн гишүүд. Сил ичингүүрэн нэг гэр бүл гэсэн үгийг бодов. Гэвч дараа нь хорон инээмсэглэн эгүүнэг ширтэв. Эгүүн дотроо үл ялэг тавгүрхэв. Ровери магийн тойргоос зүйлд гаргаж ирэв. Одоо зэвсгээ бүтээсэн бол үүнийг хүзүүндээ зүү. Хүүхдүүд сэхэр зүйлтийг гайхан харлаа. Энэ зүйлд та нарын оюун ухаантай холбогдно. Хэрв стресс аюултай түвшинд хүрвэл идэвхжинэ. Тэр ноцтой өнгөөр. Хяналтаас гарвал би оролцсон. Эгүүн зүйлтэй ширтэв. Гинтийн ослоос хамгаалах арга юм уу? Хэрв гарах боломжгүй мэт санагдвал чулууг нь тогшоод туслаач гэж хашгир. Тэгвэл амархан гарна. Роверийн портал руу заав. Тайлбар дууслаа. Одоо тайван ор. Тэр загтаа инээмсэглэв. Олц нэг. Харин зам бүр өөр. Хүүхдүүд өөртөө итгэлтэй алхаж эхлэв. Сил инээмсэглэн эгүүнд гар далав. Амжилт хүсье. Чамд ч бас. Эгүүн портал руу гүйж орлоо. Нөгөө талд армагц. Урд нь асар том харанхуй коридор нэгдэв.